Азара байна. Our high school host клубийнхаа part 4-ийг оруулахаар бэлдсэн байна. За тэгээд олон юм ярилгүй интрогоо явуулаад ани руугаа орцгоё. Та хэдий санаж байгаачлан манай хэд далайн явахаар болсон да 3 дугаар парти нөхцөлд. Тэгээд манай хоёр ихэр маань харухид маань баахан гэдэг гуц бэлдсэн байдаг заяо. Энэ бүр яг харухи таарна, өөрийнх нь бүх биеийн онцлыг харуулна эдэргээ заяо. Үүнийг шар ус маань юуг зөвшөөрөхөө зохиод л авч байгаа юм чи. Тэгээд бүгд далайн явсан ч болно гэснээр энэ хэд маань далай руугаа явнаа. Энд хийх зүгээр далай биш бөгөөд нүдний шилтийн гэр бүлтэй холбоотой далай байдаг. Зүгээр аялна гэж ирснээр манай хэдийг өнгөө авчирчихсан гээд хэдэн октоодыг авчираад хост клуб ажиллаж байдаг. Харухи маань байгаларын болохоор зүгээр л өөрийгөө усан сэлмээргүй байгаа болохоор та сэлмэл гэж хэлж байгаа дахиад л октоодыг өөртөө дурлуулнаа. Дагаж ирсэн октослоод харухи усны хувцас өмсч чадахгүйгээр дургуутж байсан ч манай шар ус маань айгүй бахархалтай байдаг. Тэгээд жаргаж буй нарны хажууд агаастай хоёр дахна далайн эргээр тойрж алхахын гэж дундаа төсөөлөөд тэр төсөөлөлтөө бүр шатаж өрхнөө. Гүй тэгсэн тэр цаанч хойны самбай маань дун түүж ийна. Эндээс хаанаас дун олтын гэж харсан бүр баахан дун байх нь. Яаж вэ гэсэн нөгөө нүдний шилтийн цэргүүд чинь хойны самбайд хандсан бүдүүлэг зангаас уушлал гуугаад авчираад байгаа мэлээ. Авч харсан идэх юм нуусгүй харухи маань бүр амар баярлнаа. Өнөөдрийн хоол үнэхээр амттай байх нэ. Хавч байна штий. Гайхалтай юм аа гэд бүр түүний сонссон бүх хүмүүс гайхаад тэгсэн шар уст маань хавч авчираад харухид авчирсан манай харухи айгүй хөөрхий инээж байна. Тэгсэн түүнийг харсан босод охин бүр орилж өгч байна. Яасан гэсэн хавчнаар өвчөөс орхоноос л яагаад байгаа мэлээ л дээ. Тэгээ бүгд зүхтаад байж исэн харухи маань аваад л хайчхан дээр. Харухигийн энэ үйлдэлийг харсан охтууд бүр амар магтнаа. Үнэхээр иршүүд хөөрхий юм аа гээ заяо. Мэдээж энэ сайхан боломжийг хоёр их маань юу гэж алдах уу? Бооцоо тавих уу гэж байна. Хэн харухигийн сул талыг олох вэ гэж байна. Манай шар ус маань эхэндээ тоодгүйч хүмүүс хайртай дотныхон хүний хажууд сул талаа харуулдаг гэсэн шууд оролцохоор болно. Гэнэт нүдний шилт гарч ирснээ ялсанд нь би шагнал өгнгээд харухигийн дунд ангийн сургуулийн зургийг харуулдаг. Үүнийг харсан нөгөө хори мори сэмпай хоёр маань ч оролцохоор болдог. Хоёр ихэр маань аимшигын түүх зохиогоод ханахуй агуугаар яваад сүнсээр айлах гэж оролдог ч манай охин сүнсэд итгэдэггүй болж таардаг. Хойны сэмпай маань ханахуй бөхчим орчинд оруулах гэж үздэг. Гэсэн ч өөрөө айгаад ангисээр гардгаа. Мори сэмпай ч хурц эртээ зүйл өөрлөн зүглүүлсэн ч гэсэн тоодоггүй. Шар уст маань ч могоо цуглуулад харухыг айлах гэж байх хооронд хэдэн октод руу нэг хачин юм дайрж байдаг. Манай охин маань боловлох гад өөрийнхөө түүж байсан юм шиддэг ба түүнийг шууд заамдаж орхиод хавслаас түлхэж өргөдөг. Тамуки маань цаг алдалгүй шууд араас нь үсрээд гаргадаг. Шар уст маань харухид айгүй ууралдаг. Эмэгтэй юм байж байгаа тиймэрхүү юм хийж байгаа юм өөрөө барахгүй гэдгийг мэдсэрэж бити өөрийгөө эрсдэл оруулаад гэсэн манай охин би буруу юм хийгээ гүйцэтгэл гэж байна. Үүнд уурсан шар уст маань чамайг өөрийнхөө бурууг ойлгочих би чамтай харьцахгүй гэдээ уурлаад яваад өгнө. Энэ хэд маань орой хоолой идэхгүй чирээгээ тойрж байгаад харухыг дуудахаар болдог. Тэгсэн шар ус маань бүр гоёг цаашаа болчихжээ. Өөрийнхөө хэлсэн үгэндээ харамсаад байгаа юм аашийн. Гүй энэ харухыг л харчих бүр хөөрхөн байгаас тээ энэ хувцсыг наав нь хүчээр нь хийчихсэн гэдэг. Хоёр ихэр маань сонголт сайтай автаа маа гэдэг би хүртэл санал нэг байна. Хөөрхөн байгаас тээ. Гүй энэ хоолны уурын сал амар эвгүй заяо. Юм ярихгүй, тэгээд идэж уухгүй. Манай охин хүртэл шар устын үгэнд уурсан юм аашийн бүргэд амар хэтрүүлээд идчихдэг заяо. Шар устж бүр айгаа чи арай хидэд байгаа юм биш үү гэсэн надтай харьцахгүй гэсэн яасан гэдэл шар устж мөчөөгөө өгөхгүй за чи ингэж байгаагаар би явлаа нүдний шилтийг намайг хүргээд өггээд гараа явдаг. Тэгсэн гэсэн манай охин шар устд санаа зовж исэн байдаг. Манай хоёрч чиний буруу байсан чи бусдынхаа санааг зовоосон тийм болохоор уушлал гуйх хэрэгтэй гэж хэлдэг. Манай охин ч өөрийнх нь буруу гэдэг ойлгонгуудаа энэ хэдээс уушлахгүй наа. Уушлал гуйхтай айгүй хөөрдөн байсан болохоор манай хэд бүгдээрээ тэврээд наадаж орхисон. Манай охин маань хэтрүүлээд идчихсэн болохоор гидсэн өвдөд эхэлнэ. Сандраад ойрхон бас өрөө рүү ороод ирсэн чинь манай нүдний шилтийн өрөө байж таардаг. Өнөөдрийн асуудалд нэг санаа зовоогүй ч хоёр ихрийн гаргасан үйлдэлд нэлээд хэцүү зовсон гэдэг. Өнөөдөр хохирсон охтууд руу цэцэг явуулаа жоохон ажилдаа байлаа гэсэн манай охин тэр цэцэгнийхээ мөнгийг төлөё л гэж байна. Нөгөө цэцэг нь нийлээ 600 мянган йен гинэ. Тэгсэн шууд гэрлийн ондрангуудаа тэр мөнгөө чи биеэрээ төлж болно гэж шууд орлоод төлөхөд унгаач тий. Гэхдээ харухи маань нүдний шилтэг жинхнээсээ ярьсан гэдэгт итгэдэггүй. Угаасаа түүнийг ийм зүйл хийхгүй сайхан сэтгэлтэй нэг тамукийг ботсондоо л муу хүний дүрд хувирж байгаа гэдгийг хэлсэн чинь үнэхээр сонирхолтой юм гээл босдог.
Гүй тэгсэн Шаруст орж ирснээ буруугаар ойлгочихноо. Гүй чи яаж байгаа ингээд амар ууралсан чинь нарны тос өгснөө. За мэй гэснээр гараа явчихдаг заяо. Шаруст маань гэрлэн унтраагаад энэ юу хийж байгаа юм? Чи ийм байж болохгүй. Угаасаа чи гэснээ өөрийнхөө үгийг зайлгаа. За би явлаа гэд яг гаргаж ирсэн чинь цахилгаан захиад манай өхөн айлсандаа шууд цамцаас нь зуурж өрхнөө. Юунаас ч айдгүй төгс охин маань цахилгаанаас айгүй амар айдаг болж таардаг. Тэгээд ажил гарчтаа гээ шууд шүгөөрөө орчихдог. Гараад ирээд цуг бай гэсэн манай охин ганцаараа байсараагаа тасчихсаа л гэж байна. Үүнийг сонссон манай залууч өөрийгөө буруу юм хийсэн гэдгийг ойлгоод уушлаа хүлээдэг. Харухи чи багасаа л бие зааж ирсэн юм байна. Тийм болохоор миний бороо одооноос надад итэг би чиний хажууд бай гэснээр манай хоёр маань тэрвэрлднэ. Харин нөгөө хэд маань хүүшээ нөгөө хоёр хоёулангийн хооронд нь үлдээгээ зүгээр юм уу гэд орж ирсэн манай хэд бүр гайхаж өрхнөө. Манай залууч нүдийг нь боогоод одоо чигийг арчвал зүгээр мөгөр гэж ярьжсэн. Нөгөө хэд маань бүгдээрээ буруу ойлгочихдог. Маргааш өглөөн нь хоёр ихэр маань Харухиг Шарустас болгоомжлоорой. Тэр үнэхээр сэвтэн байна гэсэн Харухиж яана өчтөр ми өөрийн мэдлгүй нэг хүний арганд орчихжээ гэж цонхаадаг. Манай залууч би чам туслах гээд л тэгээ үздэй гэсэн нүдний шилбэр хүртэл Шарустыг орхиод явчихнаа. Нэрээ та нар пэйжтэй болсныг мэдсэн үү? Доор комментэн дээр линкийг үлдээчих болохоор та хэд маань ороод фоллоудаарай. Тэнд хөөрхөн пост орно шүү. Манай YouTube-ыг үздэг хүмүүсийн 11.7% subscribe дарсан байт юм билээ. Та хэд минь subscribe заавал дараарай. Баярлалаа. Аниуруугаар цоё. Удахгүй сургуулиудад болох, урлагийн үзлэг болох ба энэ томоохон сургуулиуд оролцдог нэлээд том өдрлөг юм байна. Тэгсэн хоёр ихэр маань энд менежертэй агаад энгийн хүмүүсийг копиг бүр магтаж орхиж байна. Халуун усанд хийгээл найруулад болчихдог. Харухи л үнийг биднэ гэснээ Харухиг аваад иргээ зарнаа. Өөрөөсөө авахгүй хүн зараад гэсэн манай хоёр охин орж ирснээр чиний ачаар энэ хоёр үнэхээр нээлттэй болсон шүү л гэж байна. Дунд сургууль байхдаа энэ хоёр маань ерөөсөө хүнлүү ойртодгүй, амар чимээгүй бид хоёр л байдаг гэсэн хүмүүс байсан гинэ. Тэгээд хост клубд орсныхаа дараа багаар нэгдэж ирсэн ч Харухиг ирснээс хойш ангийнхаа бүх хүүхдүүдтэй харцдаг болсон л гин. Захисан копиг нь аваад явж байсан чинь хаанаас ч гатлын хайл сунж ирээд манай охмаа бүдрээ унчихнаа. Тэгсэн бүжгэлж байгаа нэг охин гарч ирснээ болгоомжтой хатагтай хөөрхөн царайгаа гимтийхэн гээд манай охиныг эмгтэй гэдгийг шууд л мэдчихдэг заяо. Энэ бол Лоболиа охидын сургуулийн төлөөлөгч. Энэ хоёр боо саяны Лоболиа төлөөлөгчийн хоёр дагуулсан заяо. Манай хэд рүү орж ирснээ хідүүг шидэлцнээ. Үнэхээр тэнийг юм тэнэгүүдийн цуглаан байх шүү. Хэрэгтэй хүн байсан бол ингэхгүй хулчгаар амьтад гээд бүр нилээн чирүүг шиднэ. Гүй тэгсэн эн чинь манай Харухиг бүр ингэ чирээд аваад ирдэг заяо. Бараг л өөрийнх нь тийм шиг. Шаруст маань Харухигээс минь хол бай гээл дайрсан шууд л зохиод унгааж байна. Одоо би нөгөө эднэрийг өөрийгөө танилцуулж байгаа хэсгийн дуугийн тавьчих заяо. Та нар өөрсдөө үтсэн нэр баг.ロベリア女学院高等部2年天草紅雄ロベリア同じく2年前原千鶴ロベリア同じく1年諏訪吹ひな子ロベリアЭднэр Зука клубыг инээ сургуулийнхаа манай хэдийн гаргаж байгаа реакшн гэл харчихсан юу хоёр ихэр маань бүр ямар инээдтэй нэр бэ гид сүвдлэгээ бүр шоолж өгнө. Тэгсэн Ренга маань эднэрийг шоолж болохгүй л гэж байна. Тэднэр сургуульдаа хост клубээс алдартай ба бүх охтуудаа шилдэг болгохын тулд тэмцдэг гэж байгаа. Гэхдээ тэр сургууль бол манай Ренга тохирохгүй л гэж эрэгтэй хүн байхгүй бол би бүтэхгүй гээд л яваад өгөх тэр. Манай энэ охтууд ч хөвгүүдээс болж бид нэр зовхгүй бид нар өөрсдөө аргалцсан маргалцдаг гээд өөрсдийнхөө зорилгыг тайлбарлаж байсан. Манай хэд бүр ёо энийхээс алхачлаа гэж бүр тоож байгаа юм алгаа. Ийм хөөрхөн охины хүйсийг нууж охтуудыг бориглуулж байдаг та нар үнэхээр ичхүүргүй энэ бол охтуудыг хуурсан явдал би амлаж байна. Энэ оорон хост клубыг үгүй хийхээ гэд бүр солиорж өгөн заяа. Нүдний шилтч ерөнхийдөө утгыг нь ойлголоо. Гэхдээ дараа өргөжлүүлсэн дээр байх гэсэн. Яасан бид нар танай өрсөлдөгч болж чадахгүй нөө үгүй гинэ. Хост клубын дарга болох Шаруст маань соёлын шокноос болоод ухаан алдаад өчөж гин. Шаруст маань харих руу хандраад байгаа охинд бүр уурлаад одоо охтуудад дурлаад гэж юу байдیں гэсэн сармагчин дахиад гарч ирээд гадлын хальсаа тавьчихсан дээрээ. Тэгээд л гараа түлж байгаа юм чинь. Тэгсэн энэ төлөөлөгчийг юм ийм байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэснээр Харухыг шууд татаж аваад одоо энэ сургуулиас шилжүүлэн ийм клубт эмэгтэй хөхөд байлгаж болохгүй. Цука клубт элсүүлэн гэж авдیں۔ Манай хэд бүр бүгдээрээ шок заяа. Харухи маань өөрсдийнхөө клубын нэрийг дээш гаргах гэсэн манай хэд маань өгөө тэгээгүй штэ тийм биш штэ гэж бүр балайг нь авнаа.
Манай охинч байгаа бүх аргаа үзэхэд төлбөр идэр авдггүй гэсэн чинь төлбөр авдггүй ч гэсэн систем бол байгаа гэж гуцаад өгөн заяо. Тэгсэн тэр системд нь Харухигийн 0.5-ийн харандаагаас 30 мянган янаар зарагдсан байдаг заяо. Манай охин алга болчихсон байсан гэж бодсон чинь манай хэд хулгайлаагүй газар унтсан байсан гэд хоёр ихэр хуцнаа. Манай шар уст маань ч гэсэн уушлаарэ нуух гээгүй юм шүү минийхийг ав гэж солиорж өгөн заяо. Манай охины сайн бодоорой гэ нөгөө хэд яваад өгдөг. Тэгсэн ч манай охин хост клубтэй айгүй ууралчихсан байдаг заяо. Манай эдийг сандарч байгааг л харчих. Манай охин анх хост клубт орохдоо охтуудын дунд алдартай болох зүгээр юм гэж хэлж байсныг манай ээж санаад бараг хост клубээс л Зука клуб нь манай охин таарах юм байна гэж бүр сандарч орхиноо. Харухи шилжлээ, Лобелийн ахлах сургуулийн тэтгэлгээ авчих юм бол өрөө хангалттай дарчхандаа гэсэн манай залуу надад төлөвлөгөө байна. Намайг сонсох гээд төлөвлөгөөгөө ахин эхлүүлнэ. Манай хідэж тайзан дээр галыг хасаачаад Харухиг авахар явнаа. Манай хідэж хост клубт шулуухан ярилцаж чамайг байх ёстой газар чи хүргэж өгье гээд хост клубын хаалгыг нийлсэн чинь яг үндэ эдний рекш нэг л гаргамаар энэ заяо. Манай хөөрхөн хооны маань ирснээ надад гүнж зохиж байна уу гэд уйлж байгаа хүүхдийг баярлуулах төлөвлөгөө гинэ. Харухи одоо хост клубээс илүү Заку клубыг илүү бодож байгаа байх. Гэхдээ манай клубыг сонгвол игч нарч ах нарч байх болно гэд бүр сурталчилж өгнө. Манай хост клубт эрэгтэйч, эмэгтэйч хүн байгаа. Тийм учраас ямар ч хүйсээр хүүхдүүдийг татчулна гэсэн чинь ийм юм нохин хуурдлаа юу гэсэн манай Харухи амар инээнэ. Тэнэг гэж бодож байсан чи ийм ч тэнэг гэж бодсонгүй гэд инээгээд өгөх гэж байсан чи нөгөөд ирснэ тийм инээдтэй өнө гэд манай охин цочоож орхиноо. Тэгснээ игч гэж дуудгийг бүр араас нь хөөгөөд заяо. Харухи яагаад ийм зүйл хийгээд байгааг асуудал манай хэд Харухитэй хост клуб байгаагаа хэлдэг. Манай охиж анханасаа хост клубээс гарахаар шийдээгүй байсан гэсэн чинь манай энэд маань за тэгвэл чиний хүслийг хүнсгэн гэхдээ чамд бод бууж өгөхгүй шүү. Дараа заавал ирж чамайг авраад хост клубыг өгөө хийн гэсээр явдаг. За ингээд 9 дугаар ангид дуслаа. 8 дугаар ангийг хүргэлээ. Та хэд маань лайк, subscribe дараад комент үлдээгээрэй. Тэгээд удаахгүй 10, 11, 12 дугаар анги оруулах болно.